Боловсрол динамит хүү шинжилгээ ухааны Human Channel үзүүлж байна. Өнөөдрийн подкаст өрөөнд Монголын дрон нисгэгчдийн холбооны тэргүүлэгч Наранбаатар өргөдөж ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр ширээн дээгүүрээ маш олон FPV дрон үрж тавьж агаад энэ тухайга ярилцсан. Түүнээс өмнө саяхан зохиогдсон ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний тухай, түүнийг тойрсон эргэн тойрондох сонин сайхны тухай, мөн ач холбогдлын тухай бидэнд хамгийн түрүүнд ярьж өгөөч. За юуны дөрөнд та бүхнийг намайг урьж оролцуулж байгаа энэ та бүхэнд их баярлалаа. За тэгээд тэмцээний хувьд бол одоо хамгийн онцлог зүйл бол Монгол улсад хамгийн анхны албан ёсны дроны тэмцээн байлаа. Албадсан гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ маань өөрөө бас одоо онцлоход бол манай ерөнхийлөгч маань өөрөө дроныг бас нэлээд одоо онцолж үзэж байгаагийн нэг хэлбэр буюу ерөнхийлөгчийн нэрэмжит бас тэмцээнтэй болсон. Бас анхны тэмцээн гэж явж байгаа. Үүгээр бас нэлээд одоо онцлох юм уу да. Тийм байна. За тэгээ мэдээж энэ дрон сонирхогч, дрон нисгэгчид за энэ дроны одоо энэ спортыг сонирхож байгаа энэ залуучуудад бол мэдээж хамгийн том баяртай мөч байлаа. Ягаад гэвэл үндэсний болон Монголын анхны тэмцээнтэй болж өгч байгаа. Энэ үүгээрээ дамжуулаад одоо манай Монголын төрийн болон одоо тийм бусад бүх хүмүүст одоо энэ дроныг бас сурчил таниулж зөв талаас нь спорт талаас нь таниулах боломжийг бас маш өндөрөөр нээж өгч байгаа. Хэлбэр байна тийм. FPV гэдэл тусад нь онцлоод байна шүү дээ. Яг ялгаа нь юу юм? Дотроо хичнээн олон төрөлтэй байгаа ингээд мэдээлэл хөргүүл. За FPV гэдэг маань өөрөө нэг тодорхой үгний товчлол байгаа юм. First person view буюу анхдагч хүний нүдээр гэсэн. За мэдээж ингээ олон явж бол хамгийн түрүүнд явж байгаа хүний нүдээр та ямар хөө байдлаар харж болох уу гэдэг одоо нэг тийм өнцөг. Тэгэхээр одоо юу гэсэн үг гэвэл одоо энэ анхдагч хүний нүдээр гэдэг нь дрон дээр ороод ирэхээр яах вэ гэхээр тэр дроны хамгийн урд нь байгаа хэсгээс хараад явах болцоог бий болгож байгаа. Дроныг хараад явах болцоог бий болгож байгаа дроныг FPV дрон гэж хэлээд байгаа. Та бүхэн анзаарвал одоо миний навчирсан энэ дронуудын бүгдээрээ урталтаа нэг камертай байгаа. Тэр нь одоо юу гэдэг одоо яг анхдагч хүний нүдээр харах юм болцоог бий болгож өгч байгаа. Би одоо яг тэр камераараа хараад тэгээ энэ төхөөрөмжийг удирдах явна гэсэн үг. Тэгээ энийг олгож байгаагаар л FPV гэдэг. Нөгөө дронууд одоо commercial болоо. За бас бусад одоо энэ онцгой өөргөн дронууд байна л да. За эдгээр бол мэдээж камертай. Гэхдээ тэр нь өөрөө нэг одоо юу гэдэг зураг дүрс тий арай нэг өөр зориулттай зөвхөн харах үүрэгтэй биш тэр хажуугаараа хяналт хийх магадгүй камера солиод дулаан мэдрэгч гэдэг юм уу тий зориултууд нь өөр байна. Бидний болохоор яг зориулт нь тэрүүгээрээ харах гэх юм. Танаа удирдлагч нь бас 100% одоо мануэл RC байгаад байгаа шүү дээ. 100% гараар удирддаг. Ямар нэгэн дунд нь одоо автоматжуулсан, тэнцвэржүүлсэн AI орж ирсэн юм бол байхгүй. Тэр зөв тий. Тий. Тэгээд түрүүний нэг дронтойгоо нэг энгийн зөвхөн камер гэхээс илүүтэйгээр бас нэг таны хэлсэн яг энэ удирдлагын төвшин маань өөрөө ямар нэгэн компьютерийн одоо тусламжгүйгээр нисдэг гэсэн. 100% мануал 100% одоо тэр нисгэгчийн ур чадвараар нисч яадаг дроныг FPV дрон гэж хэлдэг байгаа. Бусад одоо тэр за жишээг авах юм бол одоо хамгийн түнх юм бол DJI бол одоо өөрийнхөө агаар дээр бариа зогсож явах технологитой GPS-ийн технологитой тий. Тэгээд тэр ингээд нэг юугаа мэдрэгчтэй саада тойроод нисч чаддаг зүүмэлдэг камернтэй ингээд янз бүрийн функцүүд автомат функцүүд ороод ирсэн. Тийм байгаа болохоор нөгөөх нь бол яг тийм ангилд орж чадахгүй. Яг нисдэг дрон гэж явж байгаа л чиг ангил нөр байгаа. Энд чинь freestyle racing одоо энэ tiny whoop гэдэг одоо энэ бас төрлүүд энэ дээр нь бас танах дунд чинь нөгөө кинонд бас уран сайханд бас байгаад байгаа тий. За ер нь бол гадны хэллэгээрээ бол нэг багаас нэхлэх юм бол tiny whoop гэдэг байгаа. Хамгийн жижигхэн одоо энэ
Энэ дронууд байна. Энээс жижигэн гэж бол байхгүй. Яг нь Tiny Whoop дотор энэ 65 гэдэг энэ 6.5 ийм хэмжээгээр яг энэ нь бол ингэ стандарт болчиход байгаа. Энээс дээшээгээ жоохон ингээд нэмэгдэж явдаг. За Tiny Whoop нь хамгийн жижигхэн одоо энэ FPV дотор байгаад байна. Дараагийнх нь болохоор Cine Whoop гэж явж байгаа. Энээс жоохон арай том. Тэгээд тэрэн дээр болохоор одоо бидний энэ хэрэгэлдэг энэ акшн камеруудыг дээр аваад явах нисэх чадвартай. Тэгээд ингээд дотор нисэхтэй аюулгүй байдлаа хангасан тиймэрхүү дронууд байгаад байгаа. Энэ 5 инчийн стандарт дронуудаас бол арай жоохон жижигхэн байдаг. Тийм дронуудыг Cine Whoop гэдэг төрөл байгаа. За энэний дараа болохоор Freestyle гэдэг. За одоо яг энэ дронууд маань. За Freestyle дрон яг гэхээр одоо энэ дээрээ мэдээж түрүүний камеруудаа байршлаа явдаг. Одоо энгийн дроныг бодвол одоо тэр маневрлах чадварууд бүх юм байж идэг. Тэгэхээр одоо тэр хэцүү маневруудыг хийх, тэр хурдтай яваа машиныг дагах, маш жижигхэн нөхөөр гарах гэдэг юм уу те. Тэр үйлдэлүүдийг хийж чаддгаар Freestyle. Тэрнээс гадна бичлэг гэхээсээ илүү бас өөрөө нөгөө нэг үзүүлбэр үзүүлэх. Одоо агаар дээр нөгөө нэг онгоцнууд ч нөгөө янз бүрийн маневр хийдэг шнэ. Ямар луп гээл ингээл. Тэгээ тэрүүгээр ингээ тэрэн шиг юм маневруудыг бас хийдэг. Сплитээс янз янз маш олон нөгөө хүний тархинд одоо буухааргүй тийм нэг юм маневруудыг хийж үздгээр нэг фристайл байгаа. Ур чадвараа гайхуулж байгаа тий. Нөгөө талдаа бол дахиад нэг камер тавьчихаараа бид нар жоохон юу талдаа студтэй бичлэг талдаа бас янз бүрийн тэр үйлдэлүүдийг хийгээд гой төрсүүдийг авдаг тийм хэлбэр байгаа. Тэр нь гэхдээ яг тийм англил гэхээс илүү фристайл даваад байгаа. За энэний дараа болохоор яг энэ 5 инч дээр бол одоо уралдааны буюу нэг рейсинг төрлийн дронууд байгаа. За энэ рейсинг төрлийн дрон бол эднэрээс юугаар ялгаатай вэ гэхээр маш өндөр хурд гаргадаг. Тэгээд мэдээж дүрс дамжуулах болон тэр одоо удирдлагын систем маань алдагдал хамгийн дээдсэгтэй байдаг. Буюу одоо миллисекундын алдагдал. Тэр камерын дээр ирж байгаа дүрс миний нүдний шилэн дээр ирж байгаа дүрсний хоорондох алдагдал хамгийн бага байхаар зохион байгуулагдсан. Тэгээд мэдээж түүнийгээ дагаад мэдээж тэр дүрсний чанар манар бол мэдээж нөгөө HD биш арай жоохон багч авах юм уу те гэх жишээгээр тэгээд камер тавих боломжгүй хамгийн хөнгөнөөр хамгийн хурдтайгаар яаж авах боломжийг илэрхийлсэн тэр дрон маань рейсинг дрон болж байгаа. Гэхдээ рейсинг төрөлд ч одоо формулагийн шиг нөгөө бүх хэмжээнүүдийн жинтэн моторын багтаамж батарейтай заагаад өгч нь үстэй. Яг рейсинг дотор бол бас нэлээ олон төрөл болчиход байгаа. MultiGP буюу одоо ингээ хүн болгон өөрийн мотор одоо энэ ингээд дроны хөгжилсэн бол ингээд одоо техникийн зах дээр гараад машин ухсрахтай адилхан моторууд нь янз янзаараа байдаг, электронууд нь янз янзаараа байдаг, батарейнууд нь янз янзаараа байдаг, дүрс дамжуулах ингээд бүгд ингээд төр төрлөөр байдаг болохоор эндээс нөгөө хүн болгоны хэрэглэх энэ мотор нь гоё, энэ батарей нь гоё, энэ камер арай гоё харагддаг ч гэдэг юм уу те. Ингээд нөгөө болохоор нөгөө дронууд нь өөр болчиход, жим нь өөр болоод, моторын чадвар нь өөр болоод идэв. Тэгэхээр нөгөө хүн өөрийнхөө угсарсан дроноор уралддаг төрлийг болохоор MultiGP гэдэг төрөл одоо болчиход байгаа. Тэнгүүд нөгөө талдаа нөгөө хүний нөгөө скиллийг гаргаж ирэх гэдэг шүү дээ. Нисэх чадвар, төсвөрлөх чадварыг гаргаж ирэх гэдэг төрөл нь болохоор одоо дрон рейсинг лиг гэж яваад байгаа. Тэр нь яаж яах вэ гэхээр цаанаас нь нэг төрлийн дроныг нэг төрлийн системд өргөчдөг. Тэрэн дээр уралдаж байгаа хүмүүс ур чадвараараа тэргүүлж гарч ирдэг. Тийм болчиход байгаа. Уралдаан дотор ингээд бас янз. Одоо түрүүний хэлсэн нөгөө Tiny Whoop шүү дээ. Tiny Whoop чинь дотор бас уралдаантай. Олон улсын уралдаантай. Тэгээ ингээд уралдаан нөгөө дотор бас ингээд маш олон төрөл болж яваад байгаа. Цаг хугацаанд гүйцэтгэхээргүй хурдан хөгжиж байна тий. Одоо би танаа энэ дронуудыг ингээд харахад 3D-гээр хийцэн тэгээ бас угсарсан сенс ингээ өөр байгаад байна л да. Энэ тухайга ярьж өгөөч. За тийм. Тэгээд мэдээж одоо энэ маш өндөр хурдтай гарч байгаа хурд гаргахын тулд нэг жин яригддаг. Тэгээ бат бөх яригддаг тий. Тэгэхээр энэ дээр хамгийн хэрэглэгддэг материал бол энэ карбон. Карбоноор хамгийн хөнгөн, хамгийн бат бөх чанарыг гаргаж авч байгаа. Одоо энэ үндсэн биеуд бол ерөнхийдөө карбоноор хийгдсэн байгаа. За мэдээж энийг бол одоо нөгөө хөнгөвчлөөд
одоо бат бүхэн баг болгоод те арай нэг хийхэд амархан болгоод модон дээр ч юм уу те ингээ X чаа хийчих болцоонууд бол байгаа л да. Гэхдээ мэдээж нөгөө дрон нисэх болгондоо унж идэг юм эвдэлж идэг тэр хурд дотор алдаа гаргаж идэг болохоор энэ бат бөх байдлыг бий болохын тулд дандаа энэ карбоноор хөвчдөг. За тэгээд дагалдах нөгөө нэг эд ангиуд нь дандаа тийм хатуу юмар ингээ холбоотой байхгүй. Одоо тэр нэг маш өндөр хурдтай мотор эргэж байгаа тэнд вибрац үүсч яадаг тийм. Тэгвэл их биеэрээ дамжаад нөгөө нэг үндсэн нислэгийн системийг удирж байгаа компьютер дээр маш их вибрац орж ирээд байвал нисэж чадахгүй байх жишээ нь тийм. Тэгвэл ингээд вибрацуудыг хооронд нь одоо ингээд зөөлөн эд ангиар холбох. Дахиад нэг камернууд чинь ингээд чичрээд байж болохгүй тийм. Тэгэхээр камернуудыг зөөлөн эд ангиар холбох. Тэгээд дахиад ингээд цаашаа явахаар энэ бусад эд ангиудыг бас нэг 3D принтерээр зөөлөн материалаар ингээ хийжсэн юмуд айгүй их ашиглагдаж байгаа. Жишээ нь одоо энэ одоо дрон дээр гэхэд энэ моторын хамгаалтууд ингээ зөөлөн эд ангиар хийж өгсөн баг. Тэгээ энэ яадаг вэ гэхээр ингээ нөө янз бүрийн үзүүлбэр үзүүлж байгаа. Одоо энэ фристайлын хувьд бол нөө доороо батарейтай ш дээрээ батарейтай байгааз. Тэнгүүд ингээ доотлоороо юмд хүрэх болцоонууд их гарч ирдэг. Одоо жишээ нь сүүлийн үед одоо нисгчнэр бол ингээд барилга руу очиод ингэж эргээд одоо янз бүрийн эргэлтээр хойдол ингээ үнсгч гэдэг юм те үнсэн үйлдэлүүдийг хийдэг байхгүй. Тэнгүүд нэг хатуугаараа байвал одоо шилэн барилгуудаар жишэл хаглах гэдэг юм те. Тэнгүүд энэ дээр ингээ зөөлөвч хийж өгөөд ингээ тиймэрхүү үйлдэлүүдийг хийх. Нөгөө талдаа дахиад нөгөө асфальтын зам дээр ингээд хурдтай явж хагаад машин дагаар орохдоо гулгаж орох үйлдэлүүдийг бас хийдэг байхгүй. Тэнгүүд нэг карбоноор гуулгаад ингээ илэгдүүлээд байж болохгүй. Тэгэхээр ингээ зөөлөн эд ангиар ингээ орж байгаа ингээ гулгах ч гэдэг юм. Ингээд нэг янз янзын кейсээр бол ашиглагдаж байгаа. Тэгэхээр нэг уруудыгаа бас бид нар өөрсдөө зохиож хийх тий энэ дээр хийх ажлууд бас хийж байгаа. За энэ рейсингийн хувьд бол энэ нэг юм байгаа даа. Энэ залаа байгаа байхгүй. Энэ залаа ямар үүрэгтэй вэ гэхээр одоо та нар анзаарч байгаа бол фристайлыг бол батарейн доороо байгаа. За хөндийн дүйгүүд хурд гаргаад ингээд чирээд явхад илүү амар байдаг. Хүч баг зарцуулдаг ч гэдэг юм уу. Аэродинамикийн бол шал өөр байгаа. Дахиад дээр нь энэ залаа маань өөрөө хоёр төрлийн өөр. Нэгт болохоор салхи зүсэх. Энэ хавтан дээр маш их нөгөө салхит ирээд ах юм энийг багасгаад хоёр тийш нь задлж өгч байгаа. Нэг тиймэрхтэй. Хоёрт энэ тэнд очиод юм гейт мэйттэй тэрийг очиж мөрөнгөд газар унахаар нөгөө доош хараад унцдаг байна. Тэнгүүд яг өгөхөр энэ бас хөл болж өгдөг. Тэнгүүд одоо нэг ингэсийгээд унах юм бол энтлийн хоёр синс агаар дээр тэгэлдэхгүй байгаа шүү дээ. Ингээд унах юм бол хойдлын хоёр. Аль нэг хоёр мотор агаар дээр байх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. Тэгэхээр яг өгөхөр өөрийгөө босох мод гэдэг байхгүй. Turtle мод гэдэг. Тэр модыг ашиглаад босоод уралдааны үргэлжлүүлэх боломж олгож өгч байгаа. Энэ байхгүй бол дөрвөн мотор дөрүүлээ юмд ингээд гацах аюултай. Тэгвэл босгож чадахгүй тэгээ уралдаанаа орхих тиймэрхүү кейсүүд гардаг. За мэдээж тэгээ бусад одоо энэ антиментентэй жижиг шажиг одоо энэ удирдлагын антиментеныг барьж байгаа энэ тогтоож байгаа юмуд бүгд зөөлөн эд ангиудаар хийгдэж байгаа. Наранбаатар миний хувьд бол одоо хүн төрөлхтөн ухаан орсон цагаас эхлээд тэнгэр огторхуг эзэмдэх хүсэл мөрөөдөлтэй байсан учраас шувууг дуурайж нисхийг хүссэн байна те. Үүл одоо тулсан өндөр байшин цамхаг барихыг хүссэн байна. Өнөөдөр дроны технологи бол одоо бараг байхгүй салбар байхгүй болчлоо тий. Яг нь биолог одоо босод төрлийн юм ярьж болох байх л да. Гэхдээ дронгүйгээр төсөөлөхөд бол бэрх болчлоо. Одоо салбар бүрт өөр байгаа дронууд ямар хүчин чадалтайгаар одоо сүүлийн үеийн техник хангамж үзүүлэлтүүдийг үзүүлж байна. Хамгийн өндөрт одоо геологийн нөгөө дрон бронч бүр дуунж мэддэхгүй үзэгдэгчгүй бүр алга болчтой юм байл шүү дээ тий. За дрон гэдэг үг маань өөрөө бас нэг амар general үг болчиход байгаа. За тэгэхээр за хамгийн одоо үзүүлэлт сайтай юмнууд одоо дронууд хаана хэрэглэж байгаа мэдээж зэвсгэлэлт хэрэглэгдэж байна. Тагнуулал нь тэгээ зураг геологийн түвшинд хэрэглэгдэж байна. За энэний хамгийн тод жишээ бол одоо Америкийн тэр тандалтын дронууд байгаа шүү дээ, нисгчгүй. Хүмүүс нисэх одоо яадаг тандалтын зураг авдаг дронууд тий.
тэд нар хэрэглэгдэж байна. Трансформер дээр гардаг. Яг зөв. Тий. Одоо таны хэлдгээр дуун сонсогдохгүй, хүний нүдэнд харагдахгүй, радард баригдахгүй өндөр нисчээдэг. Тэндээсээ камераараа хяналтуудаа хийж яадаг. Тэгс мөртөө тэрийг нь дотор нь нисгэж байхгүй. Тэрийг нь алсын зэнээр магадгүй сателлитаар дамжуулаад дэлхийн нөгөө талаас удирдах. Тийм дронууд байгаа. За мэдээж тэр дронуудтай харьцуулбал энэ дронууд маань одоо хобби төвшний дронууд гэж хэлэх юм уу те. Тэд нар бол зэвсэгэл болон тусгай үүргийн янз бүрийн зорилттой болохоор өөрчлөж байгаа. Тэгэхээр хязгаар түрүүн хэлсэн дэлхийн нөгөө талаас удирдах болоод нэхээр удирдлага төвшний хувьд бол бидэрт бол хязгаар алга ба шүү дээ. Мэдээж сая одоо NASA-гийнхан чинь сая юу алдсан шүү дээ. Марс дээр очиж дрон нисгэлэн шүү дээ. Тэгэхээр тэнд дрон нисгээд ин гэдэг чинь бид нар хязгаар ярьж болохгүй болчиход. Тэ? Удирдлага дүрс дамжуулах систем бол энд байгаад байна шүү дээ, тэ? Тэгэхээр бид нар тэнд Марс дээр дрон нисгэж байгаа. Тэгэхээр дрон бол лимит бол хязгаар. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо технологийн хувьд ганцхан л зүйлийн дроныг хойш нь татж байгаа зүйл бол батарей. Хөдөлгүүр. Марс руу мэдээж тэр дроныг нисгээд эндээс авчиж байгаагүй шүү дээ. Мэдээж нэг тээвэрлж авчиж чад тэндээ нисгэж байгаа. Энэ дрон маань өөрөө бид нар хажуу талаас нь нисгээд одоо бидний төвшөнд бол нэг батарейгаараа дунджаар нэг 4-өөс за магадгүй 30-40 минут нисэж болж байгаа. Янз бүрийн юм авч хаяад ингэж тохируулж явсаар гад нислэгийг бол тэгж хийж болоод энэ дрондоо тааруулаад. Тэнгүүд тэр 30-40 минут нисэж болж байгаа гэж 30-40 минутанд бид нэр аль хурдаасаа хамаарад зай бас хамаагүй яригдэн шүү дээ. Одоо фристайл дроны хувьд бол хурд бол нэг 140-150 км/цаг хүртэл нисэж чадна. За уралдааны дроны хувьд бол 200, 250, 260 км/цаг. За сүүлд гарсан формулагийн машинтай хүртэл уралдаа 400 хэдэн км/цаг хүртэл нисдэг дронууд ч байна. Тэнгүүт энэ хурдаар 10-20 минут ниснэгүй бол бас явж өгнө шүү дээ. Тэгэхээр мэдээж лимитейшн янз бүрийн юмнууд байгаа. Тогтмол хурд нь 400 км/цаг бол одоогоор биш, онгоц шиг биш. Огцом хурд гарах нь тийм байх чинь тий. Тэгээ энэ хамаарад зай бол бас ярьж болохгүй айгүй сонин кейс болчиход байгаа. Заавал нисэх цагаараа л одоо ер нь юм тодорхойлогдод. Бас жимбал тэгвэл бас харьцангуул юм байна те. Хэдий том дрон байна. Нөгөө фантастик уран зөгнөлт кинон дээр гардаг шиг ийм крузер дрон байсан ч л явах юм байна шүү дээ тийм ээ. Эрчим хүчээ шийтгэл юм бол Одоо сүүлийн үед тэгэхээр одоо ийм болчиход байгаа. Жохон том одоо тэр нэг тусгай үүргийн дронууд дээр юу гарч ирээд байгаа вэ гэвэл одоо машин дээр гардаг шиг хайбрид системүүд гарч ирээд байгаа. Үндсэн дрон цахилгаанаар явдаг. Цаана нэг 5-10 литрийн бензинтэй нэг мотор ажиллаж байдаг. Тэр нь яг хөглөөр батарей зэнгэлж идэг. Тэгээд 48 цаг 24 цаг магадгүй 7 хоногч нисдэг тийм дронууд сүүлийн үед гарч ирсэн байж л байгаа. Тэр нэг зориулт нь юу ах уу те нэмэж ямар ачаа хийх үү юу зориулттай гэдгээс хамаарат бас өөрчлөж байгаа. Бидний хувьд бол мэдээж цэвэр батарей. Тийм болчиход л. Монголын дрон нисгчдийн холбооны тэргуунтэй уулзсан учраас заавал асуух асуулт бол хууль эрх зүйн орчин. За одоо ер нь манайх ямар төвшөндөө явж байна. Зарим нэг улс оронд бол одоо дрон нисгэж чадгаа болоод агаарын зурвас хязгаартай болцсон. Хөдөө аж ахуйн дроноо хүртэл туршиж чадгаа болцсон. Манай талбай, манай газар дээр тэнгэр дээр нисийгээд хүртэл хандж байгаа жишээтэй байж штэ. Тэгэхээр одоо бид нэр хууль эрх зүйн төвшин ямар төвшин дээрээ явж байна 2025 онд ирээдүйд юу төлөвлөж байна тэр тухай ярьж өгөөч. За ер нь холбооны байгуулагдсан үндсэн зорилгын нэг маань өөрөө одоо дрон нисгчдийнхаа эрх ашигыг зөв хамгаалах. За мэдээж энэ олон улсын жишгээр Монгол улсын дроны хэрэглээний одоо энэ хурдтай хөгжлөөс хамаарат мэдээж зохицуултууд бол орж ирэх нь тодорхой. За энэтэй ч гэсэн холбоотой янз бүрийн юмнууд бас манай төр засгийн нэг бэлдээд явж байгаа юмнууд бол байгаа. За мэдээж одоо хамгийн түрүүнд орж иж байгаа зүйл юу вэ гэвэл дроны тээвэрлэлтийн асуудлууд Монголд нэлээх. Одоо бол ганц хоёр төсөл нь бас зөвшөөрлөө аваад нислэг хийгээд явж байгаа. Та бүхэн сонссон бол одоо энэ цус
бусыг одоо энэ эмнэлгүүд рүү тээвэрлэдэг үйлчлэгүүд бол эхэлсэн байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлээр бас ингээд үйл ажиллагаанд эхэлсэн. Одоо энэс цаашаа спортын төвшөнд ямар хөө зохицуулт явагдах юм, хувь хүмүүс хэрэглэгээ энэ дроныг ямар хөө төвшөнд хэрэглэх ёстой, олон улсын төвшөнд ямар хөө байх ёстой гэдэг нь одоо энэ эрх зүйн зохицуултууд бол одоо хэрэгжих гээд явж байгаа. Энэ дээр ч гэсэн бид нар дуу хоолойг нь хүргэх гээд одоо холбоо маань үйл ажиллагаа хийгээд явж байна. Зөв. Дроны хуулиудын хувьд одоо зарим нэг нь бол одоо зөвшөөрлгүй нисэх тий хил хязгаар давах, хориглогдох зүйлүүд байх гэл тэр тухай ярьж өгөөч. Тийм. Тэгэхээр одоо яг хуу Монголд зарагдж байгаа нийт дроны бараг нэг 80-90% гэх юм уу да бараг DJI дрон гэж хэлж болно тий. Энэ дроныг ашиглаж байна л да. Тэгэхээр одоогоор ягаад бид нэг зохицуулах шаардлагагүй ч гэдэг юм уу ингэхгүй яваад байна гэхээр DJI дрон маань өөрөө нөгөө нэг geofencing буюу хаана нисэж болох хаана нисэж болохгүй гэдгээ өөрөө байнга апдейт хийж идэг. Тэрүүгээр өөрөө нисэхгүйгээ систем нь өөрөө зохицуулаад байна л да. Тэнгүүд одоо яг энэ одоо бидний энэ хобби төвшний тийм автомат системгүй энэ дронуудын хувьд бол энэ лимит бол байхгүй. Тэгэхээр одоо түрүүн холбоо энэ клуб гэж ярьж байгаа. Энэний хувьд манай нисгчдийн номер 1 шаардлага бол одоо бидний ч гэсэн зөвлөд ингээд явж байгаагийн хувьд бол юу вэ гэхээр дроны аюулгүй ажиллагаа, бусдын аюулгүй ажиллагаа энийг л одоо нөгөө нисгэгч болж байгаа гэж хүндээ бас заавар зөвөрлж ингэж гараад байгаа л да. За тэгээд бас энэ холбооны хувьд яг энэ аюулгүй байдлыг хангах одоо бодлогын хувьд одоо бид тэргүүлэгчийн хувьд миний хувьд ингээ харж байгаа зүйл гэвэл одоо энэ нөхөрт одоо ямар нэгэн тийм лимитэшн алга шүү дээ. Тэгээ одоо лимитэшн байхгүй үүднээс одоо бидний хараад байгаа энэ дэлхийн дан яг энэ хязгаарлалтгүй энэ дронуудаар хийгдээд байгаа. Үндс нь бараг зэвсэглэн болцсон гэж хэлж болно. Тэгэхээр бид нар энийг яах ёстой вэ гэвэл энэ дроныг нисгдэг одоо нисгч нарыг бид нар өөртөө бүртгэдэг байх аюулгүй байдлаас зөв одоо нэг сургалтыг нөгдөг байх, сертификатыг олгодог байх. Тэгээд тэр сертификаттай хүмүүс нь аюулгүй ажиллагаа хангаад зөв газараа нисгэж чадчихвал энийг зөвшөөрдөг байх хууль эрх зүйн орчингийн тий. Үгүй бол эн чинь өөр ямар ч хяналтгүй байхгүй. Нөгөө талдаа бид манай нөгөө холбоо манай энэ одоо racing drone-ы одоо энэ спортыг хөгжүүлэхгүй байх тээгүүд нь нээлттэй байгаа болохоор аюул энэ бүртгэл энэ хааж бавах гэдэг юм шиг харагдж байгаа бол нөгөө талдаа бид нар өөрсдөө хамгаалж байгаа нэг юм механизм болж хувираад байгаа гэж харж байгаа. Тэгэхээр нэг номерт бид нар энэ нисгч гэж ярьдаг. Энэ нисгч нарыг бэлдэх сургалтыг бид нар нэг зохион байгуулах нь бүртгэлээ хийдэг байх нь буцаагаад төр засгийнхан энэ хариуцлагыг хүлээх өөрийнх нь юмнуудыг бид нар бас зөв гүрэн болж өгөх юм байна л гэж харж байна. Дронууд ашиглагдах салбаруудыг ярьж өгөөч. Хоёулаа энэ тухай ерөөсөө ярьсангүй орхигдуулчлаа. Одоо аюулгүй ажиллагаа талаасаа, аврах ажиллагаа талаасаа бол дрон бол их олон үүрэг гүйцэтгэж байна. За цэрэг стратегийн тагнуул талаасаа, байршил тогтоох талаасаа, за тэгэл нөгөө скан, дулаан гээл те бүх юмыг бол мэдрээд байна шүү дээ. Тэр талаас нь ярьж өгөөч. За мэдээж тэр цэрэг армийнх нь бол бид нар ярилцаад явах уу тэр бол мэдээж тусгай сэдв тэр зөндөө юмуд ашиглагдаж байгаа. Яг бизнесийн хувьд Монголд энэ дроныг яг юун дээр ашиглаж болох нэ гэж харахаар одоо бол Монгол сүүлийн үед юу инженер геодезийн зураглалт айгүй хэрэглэгдэж байна. Одоо нэг дрон нисгээд тэрэндээс авсан зурган дээрээс тухайн орчныхаа 3D моделийг гаргаж ирээд тэндээс ямар хөө объект тэнд байгаад байгаа. Эсвэл тэр объектын 3D моделийг гаргаж ирэх ч гэдэг юм уу те. Ингээд нэг геодез зам зураг зүйн одоо зураглалыг бий болгох ч гэдэг юм уу те. Бид нар бол нэг анзаарахгүй ч гэсэн одоо яг энэ телевизээр гарч байгаа энэ 3D зураглалууд бол маш их ороод ирсэн хүмүүст анзаардахгүй байгаа бол дрон маань ороод ирсэн тэр үйлдэлийг хийгээ явж байгаа. Нөгөө талдаа геодезтэй холбоотой яг уул урах. Нэг ийм том овоолго байлаа гэж бодоход овоолгын объемыг гаргаж ирэхтэй миллиметрийн зөрүүгүй объемыг гаргаж ирэхэд бол тэр тусгай зориултын дараа нэг нисгээд яг зургийг аваад гаргаад ирэхэд хуучин GPS-ийн ингээд нэг юу бариад ингээд
хэмжээд явдаг байсан. Тэр 7 хоног хэд хоног ч үдин тэр том объектыг ингээд гаргаж ихэд тэгж явдаг байсан бол одоо бол нэг 2 цаг дрон нисгэл тэндээс дахиж 2 цаг боловсруулалт хийгээд гараад ирдэг болчихсон. Ингээд технологийн хөгжлөд гараад ирсэн байна. Энийг бол хэрэгжилж байгаа. Мэдээж энэ оюутлага болон бусад олоорхаа бол энийг хэрэгжилж байгаа. За нөгөө талдаа сая тээвэр одоо Монголд бол хамгийн дөрөнд хийгдэж байгаа бол цусыг одоо яаралтай цусны хангамжийг эмний одоо эмнэлгүүдэд түгээх ажлуудыг бол дрон хүргээд эхэлсэн байна. За дараагийнх нь бол одоо хоол үргэлж зүй байдаг онлайн худалдаа авалтын хөрөлцөж гэх юм уу. Энэ юмнууд бол хөгжөхөөр дараагийн юмнууд бас явж байгаа төслүүд бас байгаа. За мэдээж бидний салбар одоо энэ уралдаан спортын салбар байна тийм. Спортын салбар маань мэдээж чиглэлээрээ хөгжиж явж байгаа. За мэдээж энийг сонирхож байгаа хүмүүс мэрсэргүй байгаа. Тэгэхээр энэ аюулгүй ажиллагаа гэж бидний хийх ажлууд зөндөө байна. За дараагийнх нь гэхэлэр одоо нийтийн тээвэр. Одоо богдуул дээгүүрээ даваад манай нисхийн газар руу дроноор хүмүүсийг тээвэрж өгдөг байлт. Энэ бол одоо олон улсад зөвшөөрлөө аваад үйлчилгээгээ эхэлсэн. Одоо хамгийн түрүүнд Дубай дугна тестийн нислэгүүдийг хийж гэн гэсэн. Гэхдээ яг нислэгийнхаа зөвшөөрлөг авцсан бол Хятад саяхан энэ 25 онд нээлттэй хийгээд эхэлчлээ. Нийтийн тээвэр дроноор одоо дрон хуучин бол нөгөө жолоочгүй такси гэж зам дээр явдаг гэсэн бол одоо дроноор бид нэр ийш тийш таксидаг болж байна л да. Тэгэхээр энэ маань одоо удахгүй Монголд нэвтрэхэд бол нээлттэй л ах гэж бодож байна. Дроны ирээдүйн технологиг одоо энэ химэл оюун ухаантай холбоод ярих юм бол ирээдүйд одоо хүн биш химэл оюун ухаан саадыг, эрсдлийг, самбаажлахыг мэдгүй одоо өөр буух талбайн эрсдлийг гэдэг юм уу бидний өмнөөс тооцоод хийх юм боломжтой болоод эхэлсэн байгаа тийм. Тэгэхээр AI, FPV одоо яаж холбогдох бол ирээдүйд. За ер нь бол ийм байгаа даа. Америкийн зарим институтууд одоо энэ дэлхийн топ FPV уралдааны одоо 2024 2023 оны одоо тэргүүлсэн хүн байгаа шүү дээ тий. Тэр хүмүүсийн нислэгийг симуляцийн төвшөнд бичиж аваад тэр төвшөнд нь AI-аар нисгэж үзээд байгаа. Тэгээ яг одоогоор яг өнөөдрийн төвшөнд гэх юм уу да. AI тэр нисгэгч нарыг одоогоор давж гараагүй. Гэхдээ нисгэх гэж оролдож байгаа. Хуучин бол нэг компьютерийн хөгжил дээр бол Гарри Каспаровтай компьютерийг шатар тоглоод сүүлдээ хожоод явцсан шүү дээ. Одоо бол тоглоод дийлэхгүй л юм л да. Гэхдээ мэдээж хачин тодорхой. Тэгэхээр энэ төвшин бол одоо яг энэ FPV дээр бол бас хөгжүүлэлтүүд хийгээ явж байгаа. Хэд хэдэн төслүүд бас байгаа. Тэгээ мэдээж бид нэр одоо ингээд нэг зах зээл дээр ямар хуу техник тоног төхөөрөмжөс гарч иж байгааг харахаар FPV дрон зориулсан AI процессорууд бас гараад ирсэн. Тэгэхээр бид нар яг үхээр бидний ашиглаж байгаа гарч иж байгаа дүрсэн дээр анализ хийгээд бас бид нар өөрсдөө хөгжүүлэх болцоонууд бас нэгтгэсэн байгаа. Тэгэхээр бас даваад болоод ер нь их ойрхон баха юм бол. Том утгагүй. Гэхдээ мэдээж бид нар чинь хүндрэлтэнтэй бид нар өөрсдийнхөө хооронд олимпийн уралдаан тэмцээнүүд мэдээж AI-аар хийгдэхгүй л бах те. Тэгэхээр хүн хоорондоо чаленж хийх юмнууд хүний уур чадваруудыг сорих юмнууд бол стил байсаар л бах гэж бодож байна те. Юу түрүүн яг энийг хэлсэн. Ер нь бол DJI-ийн дрон гэдэг шиг тийм биднэрт ямар нэгэн лимиташн хязгаар бол байхгүй. Тэгэхээр яхаарахгүй одоо нисгэж хүний өөрийнх нь хариуцлага одоо нэг самбаачлах юунаас хамаарж хаалал хаана нисэх болцоод. Одоо би одоо энэ дроныг авч чад могоогоор хэлэх юм бол одоо нисхийн зуруусын тэнд очиод нисэх 100% болцоод. Энэ ямар нэгэн тийм хязгаар гэж байхгүй. Тэгэхээр энэний нэг аюулгүй байдлыг бид нэр байхгүй болохын тулд одоо нисгэгч нарыг одоо мэдээж хүн YouTube-ээс энийг ингээд судлаад сурах болцоо бол байгаа. Гэхдээ энийг ингээд нэг бид нар шиг одоо уралдааны төвшөнд нисдэг болохын тулд доор 6 сарын бэлтгэл нислэг шаардлагатай. Тэгэхээр энэ хооронд одоо хүмүүстэй нийлж knowledge sharing хийн тий. Тэгэхээр энд мэдлэгийг ингээд төрүүлж авчирсан одоо
энэ хүмүүс нь энэ аюулгүй байдлыг одоо ингээд тараагаа явж байгаа, энэ community ингээд бий болгоо явж байгаа ийм хүмүүс байгаад байгаа. А мэдээж өнөөдөр тэр нээлттэй юм хүн болгоо очиод юм хийх болцоотой шүү дээ. Одоо муухагаар ярих юм бол нэг дургуунийхаа машиныг очиж мөрөгчих болцоотой байхгүй. Тэгэхээр одоогоор тийм байхгүй байна гэдэг чинь бид нар бас сайн энэ аюулгүй ажиллагаа хангаад тэр нисгч нарыг зөв чиглүүлээд аваа явж байна гэж би бодож байгаа. За хоёр дахь юм болохоор үнийн хувьд ярьсан тийм. За ер нь яг ингээд дрон гэж ярихаар зөвхөн дроныг яриад байхгүй. Дроныг ингээд нисгэхэд туслах хэд ангууд маш их байгаа л да. Одоо жишээ нь нүдний шил Google гэдэг байгаа тийм. Тэгвэл энэ Google нь өөрөө маш олон төрөл ингээд явангууд дахиад удирдлага байгаа даа. Удирдлага нь тустай. Энэ дрон чинь тустай. Дрон дээр дахиад батарейнууд байгаа даа. Дахиад дээр нь бид нар бичлэг хийгээвэл GoPro-нууд чинь тустай юм байна. Тийм ингээд явж байгаа. За зүгээр ямар зорилгоор дрон ухсрах хамгийн супер 5 инчийг ухсрыг гэвэл за фристайл энэ бичлэг хийх зорилттой дрон ухсраа гэвэл дунджаар бүх юмтайгаа нэг 5 саяас доотлон эхэлнэ. Тэгээд дэшиг явна. А тэгээ мэдээж нөгөө хямдхан удирдлага ойрхон явна. Сүлжээ нуунна. Хямдхан нүдний шил дээр дүрс дамжуулах систем байна те. 5 саяас доош ухсарч болно. Хүмүүс 2-3 саяар ухсарч болно. Тэр нь мэдээж лимиташн бидний хэрэгцээнд бас хангахгүй гэдэг нь байгаа болохоор ер нь бол 5 саяын дрон дунджаар босчирна. Тэрнээс цаашаага мэдээж премиум түвшний юмнууд бол байгаа шүү дээ. Тэд нар нь бол тэгээд аль ч нөхцөл үнэн дэлтгэргүй үнэтэй юмнууд бол байждаг тийм байгаа. За эхнийх нь асуулт нь юу байлаа? Цаг агаарын нөхцөл байдал хүүтэн гэж ирсэн тийм. За мэдээж электронгийн төвшөнд бол байгаа. За хүүтний хувьд бол батарейн дээр л асуудал гараад байгаа. За батарейгаа мэдээж дулаалах одоо сүүлийн үед янз янзын нөгөө нэг өөрийгөө халаад ялцсан малцс гэл янз бүрийн юмуд гарч ирээд шүү дээ. Тиймэрхүү байдлаар ингээд яваад тэр нэг уг нь бол энэ чинь 30 сайндаа л нэг 10 минут л нисэн шүү дээ. Нөгөө нэг коммерчл гэсэн DJ-ийн дронууд ч ингээд 40-50 минут ингээд нисдэг юм бол биш байхгүй. Тэгэхээр тэр хооронд бол ер нь хаач гайгүй шүү. Бид нараас өвөл нисдэг. Тэгэхээр яг нэг 10-аас 20% юм бол нэг жоохон алдагдал гардаг хүүтнээс. Бусдаар бол байхгүй. За мэдээж энэ жингээс хамаарат биднэрт бол ер нь цаг уурын юу байхгүй шүү. Бороо байхгүй л бол бусдаар бол асуудал юм байна тийм. Нисэж байгаа. Бид нар бүр усан дотроос нисэж болж байгаа. Яагаад гэвэл одоо бид юу гэдэг чинь нэг усны хамгаалт, дөрвөлтөг усны хамгаалтууд гэдэг чинь нано хамгаалтууд, дөрвөлтөг хамгаалтууд бид нар электроник бүх юмдаа төрөхөд гол дотор цөөрөн дотор унгааж байгаа дотроос нисгээл гараа авчиж болж байгаа. Тэгэхээр биднэрт бол ганцхан зүйл байгаа. Одоо нөгөө нарны хит хитгчл буюу нөгөө нэг радио долгионы юу орж ирдэг шүү дээ. Шуурга. Тэрнээс болж бидний удирдлага дүрсний системад ундаг асуудлууд гардаг, GPS-д ундаг асуудлууд гардаг тий. Тэр л байгаа. Босод нөхцөл бол ер нь хаач байгаагүй шүү. Тэгээд тэр хүмүүст нөгөө сонирхолтой байх үднээс бид нар тэр нийлж нисдэггүй гэж ирсэн тий. Ер нь бол нийлж нисдэг. Бид нар яг энэ FPV дроныг нисгээд сүүлийн 10 гаруй жил яг энэ community-г үүсгээд энэ community үүсэх шалтгаанууд ганцаараа нисээд байхаар амар уйдгартай юм байна. Тэгээд ганц хоёр өөртөө дуртай гэсэн дүрсээ аваад тэгээд дуусчих. Тэгвэл хамт нисээд хамт нөөлөж шеэринг хийгээд те юу чи юу сурч би өнөөдөр юу сурч энэ чи ингүүд энэ ингээ алддгүй юм байлаа ч гэдэг юм те. Нөөлөж шеэринг маш их энэ community-г авч явдаг болохоор энэ уулзалт цуглаануудыг бид нэр сайлуулах идэвхтэй хийхийг оролддог. Гэхдээ одоо нөгөө нэг энэ дроныхан нийлсэн болгон зэрэг ажилуулад нисэх болцоогүй. Нэг удаад дээд л 8 хүн тэгээд 5-6 хүн л нисэх болцоотой тийм limited resource байгаа болохоор хит олон хүн болохоор амар бас хэцүү болчдөг талууд байгаа гэдэг. За тэр үнэ аялал зоошлол гэж ярьсан. Тэрэн дээр бид нар яасан өнгөрсөн жилээс бид нар дроны аялал гэдэг нэг аяллууд эхэлсэн. Бид нар ч одоо ингээ байгаль үзэх гэж аялдаг шүү дээ. Эсвэл нэг гоё амрах гэж аялдаг шүү дээ. Одоо бол нэг ийм аяллаа төрөл гарч ирээд байгаа нь болохоор дронтой аялал. Тэр одоо Алтай таван богдод очиод Алтай таван богдын тэндээс тийшээгээ энэ хэсгийн бичлэгийг хий гэсэн зорилготойгоор хүмүүс дроноо бэлдээд бүх юмаа бэлдээд аялаад тэрийг хийдэг. Тийм аялал бас гарч ирчээд байгаа. Тэнгүүд энэнийхээ өрөөнд бид нар бас юу яасан л да. Өнгөрсөн жил яг үдээд
өдөрж 1 сард юм байна л да бид нар юуны хөвсгөлөөр тойроо аялал хийнгээ яг дрон нисгдэг 4-5 хүмүүс нийлээд хөвсгөл яг өвлийн бичлэгүүдийг бид нар хийж ирсэн байгаа. Тэгээ бас яг тэрүүгээрээ бас амар гоё маш гоё дүрсүүд Монголын гоё дүрснүүдийг дроны юм дээр авч чадсан. Дрондоо энэ FPV дрон шүү. Тэрнээс DJI опши байдаг те байгалийн удаан дүрс. Дронороо нөгөө бүргэд очиж сүүлийн зогтөгч нь таних байлуу те. Тэр үед авсан юу. Тэгээд тэрийг бас нэг тавихгүй байгаад байсан шалтгаан хүмүүс бас нэг хэтэрхий критицизм хийх гэдэг нөгөө жаж хийх гэдэг амтан гимтэжлээ, ингэжлээ гэдэг асуудлууд гарахаа үүднээс. Тэр бүргэд зочихгүй байна гэдэг сонинтэй. Тэр амтан 50 агаар нисэж яхад хойноос нь тэр хурдтай сэнс ирэхэд сонсохгүй байна тий. Харахад очиод зохиулж илж. Тий миний анзаарснаар бол ингээд бас яг сурж явах үедээ бас хэд хэдэн шоу хөөж үзсэн л дээ. Мэдээж очиж мөрөгчихгүй л дээ. Тэгээ эндээс ингээд нөгөө туршлага гэх юм да авсан юм гэхэлэр миний ингээ орлого болгон бүтлгүүчээс юу гэвэл нөгөө нөхдүүд чинь зүгтчихдэг байхгүй. Бултдаг, зултдаг, хит ордод ирэнгүү шууд хажууд шаа бултдаг ч юм уу те. Тим үйлдэлүүд гаргаад ирсэн болохоор ер нь шуунууд ойртод ирэхээр бултчихдээ байна да гэд. Тэгээд тий анзаарсан бол нэлээд удаан очиж байгаа. Удаан очиод за булттал нь явъя да гэсэн чинь манай хүн чинь эргэж харж нэг бөхсөндөө очиж ингээ мөргүүлчээ. Тэгээд дрон бол унсан. Манай хүн бол цаашаа тэгээд нэг тоохгүй нэсэд өгчээсэн. Тэгээд эндээс анзаарсан юм юу гэвэл ер нь бүргэдэд тэнгэрт ингэж халддаг амтан байдаг юм байна. Тэгээд тэр очиод ингээ бидэнд хурцинждаг мануунд төсөөлөл байхгүй байсан. Би тэр үнийг бултан гэдэг ойлголттойгоор ойрцсон. Бид хоёрын коллишн байлаа. Тий. Тэрнээс ш дронтой орж ирэхдээ дээрээс нь ингэж орж ирэх болохгүй юм байна. Болохгүй тий. Тэр чинь бол маш хурдтай мэдээж тэр хүн амтныг нөгөө гимтэкунд бол ойртож байгаа, гэтэж ойртож байгаа. Тэгээд тийм хэлбэр байсан л да. Мэдээж хурдтай 100 хэдэн км/цаг хүртэл бол нөгөө шонхор хэдэн км/цаг хүртэл нисдэг үлээ. 360. Тий. Тэгэхээр бид нар чинь бас нэг хурдны бол 250 км/цаг хүртэл нисвэл шонхор ч гэсэн тэнгэрт бас юм руу дайрдаг шүү дээ. За баярлалаа. Танд өнөөдөр манай Human Channel-ийн подкаст өрөөнд MGL FPV Racing клубын үүсгэн байгуулагч Монголын дроны холбооны тэргүүлэгч Наранбаатар байлаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ та бүхэндээ энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд. Тэгээ бас энэ бидний энэ зорж байгаа энэ FPV дрон нисгч энэ уралдааны нисгч гэдэг энийг ингээ нөө нийгэм түгээх энэ ажилд бас та бас тодорхой хэмжээнд ингээ хувь нэмэр оруулж байгаад бас баярлалаа. Тэгээд энийг ингээд дэлгэрүүлж ярих бололцоог олгосон танд ч гэсэн баярлалаа. Баяр хүргэе.